За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр маш сайхан өдөр байлаа. Цас гадаад жоохон хүүтэн байна. Тэгээд цас бас бодорж ийн. Тэгээд ойрын үед шинэ жилийн уур амьсгал аягүй орж хүмүүс ч гэсэн сэтгэл догтлоод маш сайхан шинэ жилээ хүлээж байгаа. Одоо 8-7 хоног үлдсэн байна. Тэгээд за 8 хоног. Тийм 8 хоног ануурчлаа. За тэгээд өнөөдөр шинэ хөтлөгчтэй болсон байгаа. Тэгээд манай урангаа манд төр завсарласан байгаа. Тэгээд шинэ хөтлөгчтэйгээ танилцгаа. За сайн мэцгаана уу? Наваа Мишель гэдэг. Би өнөөдрөөс Beauty Live нэвтрүүлгийн хөтлөхөөр болсондоо маш баяртай байгаа. Тэгээд өнөөдрөөс ингээд хандаагчтайгаа хөтлөхөөсөндөө үнэхээр баярлаж байна. За тэгээд өнөөдөр бид хоёр гоо сайхны бүтээгдэхүүн та бүхний хэрэгэлдэг гоо сайхны бүтээгдэхүүний одоо хугацаа болон тэмдэглэгээний талаар та бүхэндээ тайлбарлаж өгөх байгаа. Тэгээд эхлээд дуугаа сонсоод бүгдээрээ буцаад эргээд ирье. Дуугаа сонсчаад үнэхээр 신지들 대신 긴 하소도
За саран даягчийнхаа одоо шинэ жил ирлээ дөө сонсоод ирлээ. За тийм маш их ингээд одоо шинэ жилийн уур амьсгал ороосон гоё дөө байлаа. Тэгээд одоо бид нарын яг үндсэн сэдв рүүгээ орох юм бол бид нэр өдөр тутамдаа нүүрний будаг болон нүүрний тос арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Тэр болгон маань ингээд хугацаатай байдаг. Тэр хугацаа хадгалах хугацаа болон яаж хэрэглэх талаар байдаг. Тэр болгонд яг бид нар бас тодорхой ойлголтгүй байдаг. Яг аваад яг авснаас хэдэн сарын хугацаанд хэрэглэх ёстой байдیں۔ Тэр нь яг хэдэн жилийн хугацаатай хадгалах ёстой байдیں۔ Нартай газар хадгалах байд юм уу? Эсвэл тийм наргуу газар хадгалах байдаг юм уу? Яг тэрнийгээ бид нар бас сайн мэддэггүй шүү дээ. Яг тэр талаар өнөөдөр бид нар бас багахан ч олон мэдээллийг хүргэхээр бол зорилоо. За тэгээд нүүрний бодог гэдэг зүйл чинь бас эмэгтэй хүний хувьд маш чухал зүйл тий. Тийм болохоор за тэгээ та бүхэндээ нүүрний бодлын хэрэгслүүдийн талаар ерөнхийдөө хэдэн сарын хугацаанд яаж хэрэглэх ёстой, бас хэдэн жилийн хугацаатай хэрэгэлдэг талаар та бүхэндээ зөвлөгөө өгнө. Тэгээд одоо суур крем болон пудр маань одоо нэг жил ихтэл нэг жил тэгээд 6 сар багадаа гэхэд 6 сарын хугацаанд хэрэгэлдэг. Тэгээд одоо тэр крем маань болохоор яг худалдаж авахаас өмнө тэр тагийг онгойлгохоос өмнө яг нэг жил байдаг ч гэсэн яг бид нар ингээд амьдралдаа хэрэглээд өдөр тутамдаа хэрэглээд явах юм бол тэр хугацаа маань ер нь бол багасч өгдөг. Тэгээд ер нь бол яг тагийг онгойлгохоос өмнө нэг жилээс яг 18 сар гээд яг хугацаа нь бол заачсан байдаг. Тийм. Үүний дараагаар болохоор нунтаг пудр болон хацар өнгөлөгчөөр нь байнга хэрэглэдэг шүү дээ. Энэ нь болохоор яг 2-3 жилийн хугацаатай байдаг. Тийм. Тэгээд нэг одоо пудрны одоо порлон тэр багс центрийг болохоор багс центртэйгээ яг ингэж тэрийг байнга цэвэрлэж ингэж нүүрэндээ дүрхэхгүй бол тэр чинь бас улам хугацаа нь ингэж багасаад идэг. Тэр ням бактери нь ингэж хурдан тэр пудрлыгөө шингэж ороод магадлал айгүйх байдаг болохоор бас багсаач гэсэн тэр порлоноч гэсэн баг 7 хоногт нэг юм уу 2 удаа бол зайлшгүй цэвэрлэх шаардлагатай шүү тий. Нэг одоо өөрийнхөө хэрэглэж байгаа багс ч юм уу пудрыг одоо хүнд хэрэглүүлэх юм бол бас ням бактери дамжихтай юм эрсдэлтэй байдаг. Тийм. Тэгэхээр ер нь бол өөрийнх нь яг хэрэглэж байгаа юмыг бас хүнд биш өөрөө ингээд яг ганцаараа хэрэглэх нь айгүй их зүв байдаг юм шиг бас. Харин тийм байна. За сорносны бодог болохоор хугацаанд дуусгахаас өмнө хугацаанд болохоор 3 сарын хугацаанд болохоор хугацаанд дуусдаг юм байна. Тэгээд зарим хүмүүс болохоор сорносын будгаа нөгөө хатцсан байхад нөгөө ус хийгээ шингэлтэй шүү дээ. Тэгээд тэр зүйл болохоор буруу зүйл гэсэн байт юм байна шүү. Ер нь гэхдээ нүдэндээ ойртуулж байгаа зүйл ингээд нүдэнд харах хэрэгтэн гэдэг чинь айгүй биднэрт хүмүүст чухал зүйл болохоор нүдэндээ тийм хямдхан тэгээд яг химийн бодис нь яг ямар бодис орсныг сайн мэдгүй хэрэглээд дээрэс нь хугацаанд дууссан үед хэрэглэх нь бас маш их буруу юм шиг санагддаг. Тэгэд мөн нүдний будгийг ч ялгаагүй бас хүнд ингээд сольж хэрэглэх нь бас тийм ч нэг тохиромжтой зүйл биш. Яагаад гэвэл эн чинь химийн бодис ингээд одоо гаралтай юмнууд орчихсон байгаа болохоор тэнд тагийн нээгэл маш хурдан ням бактери үржих магадлал маш болсон байдаг. Бас тийм учраас анхаарах хэрэгтэй. Гаднаас харахад болохоор ням бактери харагдахгүй ч гэсэн ямар нэгэн байдлаар ням бактери үржижээдэг. Тэгээ түүнээсээ болж нөгөө янз бүрийн нүүрэн дээр батдаг юм уу ингээд харшил гарах магадлалууд айгүйх байдаг. Тэгээд яг тийм шүү дээ. Нөгөө нэг эмэгтэйчүүд маань ер нь мейкап хийхдээ айгүй цэвэр орчинд хийх шаардлагатай байдаг юм хэлээ шүү. Тэгээд за нүдний харандаа зөвхний будаг нь болохоор 3 сар хадгалдаг тийм байна. Тэгээд тосон будгийг хагас жил нунтаг болон харандааг 2 жилийн хугацаанд хадгалдаг юм байна. За тэгээд уруулын бодог болон хүрээлэгч харандаа нь болохоор уруул өнгөлөгч болон уруулын бодгийг хэрэглэх хугацаа 2 жилийн хугацаанд байдаг. Тэгээд тогтод сайтай бодгийг болохоор ерөнхийдөө жирийн тосон бодгуудыг болохоор ерөнхийдөө жилийн хугацаанд хадгалж яваад юм байна. Тэгэхдээ бас уруулын бод
уруулын бодгийг бас 2 жил ихээр бас чамгүй гайгүй хугацаа юм шиг санагдчихээн. Айгүй хурдан хэрэгэлдэг. Бас нэг ийм асуудал байдаг штэ нэг олон өнгийн уруулын бодог авчдаг. Тэгээд тэр олон өнгийн уруулын бодогнаас нэг юм уу хоёрыг хэрэглэж чад бусдыг хэрэглэхгүй байх тохиолдол байдаг. Тэгэл нөгөөдгөө байлгаал байдаг. Тэгээ хугацаанд дууссан багтан тэрийгээ тэгэхээр ингээд өнгийн яг харж байгаад яг өөртөө яг тохирсон өнгөнүүдийг бас сонгож авах нь бас айгүй их хэцүү юм шиг санагдаж. Нөгөө нэг зарим хүмүүс нөгөө бэлгэсэлтээр шинэ жилээр одоо шинэ жил болж байгаа шүү дээ. Шинэ жилээр ч юм уу бэлгэсэлтээр ингээ авчдаг. Цагаан сар ч юм уу. Тэгээ тэрийг хэрэглэхгүйгээр ингээ удцсан гоо сайхны одоо пудр ч юм уу, уруулын бодог ч юм уу байдаг штэ. Тэгээ тэрийг хадгалаад байдаг. Тэрийг одоо хэрглэж эхлэхгүй бол хугацааны хурдан дуусчихдээ юм байлээ шүү. Тийм. Тэгээд яг ингээд хүний яг ингээ хамгийн түрүүнд хүнтэй уулзгаад хамгийн түрүүнд хүнгээ хүн харахад хүн эхлээд нүрийг хардаг. Яг тэр хүнийхээ нүрийг харж байхад бас тэгээд жоохон нүрний буруу хэм маягтай ч юм уу эсвэл тийм байвал жоохон онцгүй юм чинь бас өөртөө бас маягтай. Тэгээд бас өөртөө аягүй жоохон анхаарал тавьж бас юмныхаа хугацааг сайн харж авах хэрэгтэй юм шиг санагддаг. Ер нь бол Мишель маань ерөө одоо уруулын бодогч тэр ерөө их цуглуулдаг тийм зүйл байгаа. Уруулын бодог би яг ч юм уу цуглуулдаг гэхээс илүү ганцаараа хэрэгэлдэг болохоор амар удчих юм шиг санагдаад байдаг. Би тэг ер нь бол айгүй жижиг савлгаагаар авах дуртай. Тэгээд айгүй хурдан сэлгэх дуртай тэрийгээ. Яг нэг юмнасаа жоохон хурдан үйдчихдэг. Ерөнхийдөө өөрчлөж авах хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээ гой санагддаг нэг зүйлийг байнга хэрэглээд авахгүй. Тэгээ нүүр нь удаан хэрэглэх тусам нэг тас юугаа болчдаг бүр шингээ ч юм уу болчдаг штэ тий. Тэгээд хумсны бодог болохоор 1-2 жилийн хугацаанд бас хадгалт юм байна. Тэгээд хумсны бодог ингээд бас ингээд бодохгүй байгаад хаар нөгөө хатчихдээ штэ тий. Тийм тэгээд бас манай охтууд маань тэгэл яг гоё ингээд хумсны бодог амар олон хумсны бодог цуглуулаад тэгэл нөгөө нэг цагтаа ажилтаа нөгөө завгүй үедээ бас ингээд хатаачдаг. Тэгэл тэрийгээ бас ингээд шингэлж ийн гэ дээрээс нь азтаа хийгээл бас нэг юм тохиолдол айгүй гардаг. Азтаа хийгээд яг тгий шингэлж одоо хэрэглэх нь бас буруу гэж мэрэгчлэнүүд хэлсэн байлээ. Тэгээд нөгөө хумсаар хүн амьсгалдаг. Тэр хумс чи ер нь ингээд яг ингээд айгуу гоё тийм амьсгал авах хэрэгтэй байдаг учраас тийм бас айгуу сайн юм хэрэглэх хэрэгтэй гэж бас тэгдэм байлээ шүү. Ер нь төрх одоо жирэмсэн ихчүүд ч юм уу жоохон хүмүүс ч гэсэн нэгдэж хумсын бити будаад амьсгалдаг шүү гэж тэгж ярьдаг тийм. Тэгээ ер нь хүмүүст бол яг бас энэ бас юу гэж бодогддог нь бас их сонирн байдаг. Гэтэ ер нь яаж ч утсан. Тэгэл байнга шингэлээд ахын буруу мэдээж ганц хоёр удаа болсон тий. За нүүрний тосны асуудалтай арсны цэвэрлэгч болон тос өөрийн гэсэн хэрэглэх хугацаатай байдаг. Тэгээд энэ бол жоохон одоо лацыг нээснээс хойш жилийн хугацаанд хэрэглэх боломжтой. Тэгээд жилээс илүү харах юм бол бас нөгөө нэг гой сайхны бүтээгдэхүүн зарим нөгөө нэг хугацаатай байдаг. Зарим нь болохоор хугацаанд бичигдээгүй юм байдаг шүү дээ тий. Тэгээ ер нь бол ингээд нэг жоохон шингэн тос байдаг штэ жишээлбэл скин, лошн, тэгэл нэг серум энтергээ тэднийг болохоор яг шууд тагийг онгойлгож эхлээд 6 сарын дотор ер нь бол яг хэрэглэж дуусгахад зүгээр гэд тийм юу хугацаа нь бол тэгж заагдсан байдгийн байлээ. Тэгээд тэрийг ингээд гараараа ингээд авах нь маш буруу. Одоо тийм том савлгаатай одоо нүүрний одоо жишээлбэл шөнийн тосч байдгийм үү эсвэл тийм тий. Тэгэд бас өглөөний тосыг бас тэгээд түрхээд идэг штэ гараараа авч түрхээд идэг. Тэр бол маш буруу тийм одоо тусгай тийм зориултын тийм халбаг өгдөг штэ тийм жижигхэн пявер халбаг өгдөг. Тэрнгээр нь авахгүй бол ингээд ням бактери илүү их тэр тос руу ч орох. Ялангуяа нүдний оролцох жоохон эмзэг байдаг. Тэгээ нүдний зөөх хавцаа. Тэгээд яг энэ бас энэ хоёр хамардны угалт яг энэ хэсэг байдаг штэ. Энэ хэсэг чинь бас айгүй тийм асуудалтай хэсгүүдийн нэг юм шиг надад санагддаг. Тийм жоохон эмзэг тийм. За тэгээд нарны тос нь болохоор SPP агуулсан нь болохоор маш богино хугацаанд хагас жилийн хугацаанд хугацаатай байдаг. Тэгээд нарны тос зүгээр энгийн нөгөө нэг нарны хамгаалалт багтаа хэсэг нь болохоор 1 жил.
жил хадгалах боломжтой байт юм байна. Тэгээд хадгалдаг. Тэгээд ер нь бас сүүлийн үед хүмүүс нэг цацдаг нарны тусыг аюу хэрэгэлдэг болсон байлээ. Тэр бас энэ яг 6 биш яг 1 жил мэлийн хугацаатай бас аюу арай энийгээ бодвол хадгалах хугацаа нь арай их байт юм байлээ. Яг тэгээд ийм тосон нарны тосноос илүү тэр цацдаг нарны тосноос илүү ингээд аюу гоё юм байлээ. Яг ингээд тийм нэг одоо наалтад байдаг мэдрэмж аваад байдаг штеп бид нар ингээд чиг өгдөг. Тийм. Тэгэхээр яг тийм тос шууд цацдаг нь болохоор тийм зүгээр ингээд гоё чигшүүлэх чиг гоё санагддаг юм билээ. Бас хэрэглээд хаад гоё юм билээ. За бас өсний хэрэглээний талаар одоо өсний тос шампунь гэл ангижруулагч штэ тэдгээр зүйлүүд маань 1 жилийн хугацаатай бас байд юм ээ. Өсний тос, өсний лак, тэгэл өсний гел мэл. Тэгээ тэр маань бас нөгөө нэг яг нээсэн хугацаанаас бас их шалтгаалдаг бах тий. Тэгээд нөгөө нэг хэрэгэлжээл байж тагалж байж байгаа л дахиад нэг гаргаал ирэнгүүт нөгөөдөл нь бөөн цунгаарлтал нэг тийм юм байдаг штэ. Тийм штэ тий. За өнөртөө усны талаар та бүхэн нээлж өгье. Тэгээд өнөртөө ус нь болохоор 2 жилийн настай албан ёсоор нөгөө өнөртөө усыг задлаад задлснаас 2 жил биш юм байна шүү. Ерөнхийдөө 4-5 жил хадгалах боломжтой юм байна өнөртөө ус маань. Тэгээд өнөртөө усны талаар та бүхэндээ бас нэг ер нь бол хэлж өгье. Усанд дургу эмхтэй хүн гэж манай монголчууд маань илүү өнөртөө усыг аягүй хэрэгэлдэг шүү дээ. Маш гоё өнөртэй уснууд аягүй хэрэгэлдэг. Ингээл зарим хүмүүстэй ингээл зөрөөлөнгөө юу гоё ямар гоё юм харагдаж байгаа гэсэн санагддаг штэ. За тэгээд өнөртөө усыг ихэвчлэн чихний ард буюу одоо хүзүүнд тэгээд цээжиндээ бас тохойн дотор талд бас тахимд төрөх юм бол илүү юу одоо тогтц сайтай байдаг тий. Тийм байт юм байлээ. Ер нь бол манайхан чи хөвчлэн чихний ардаа ч юм уу эсвэл энэ хэсэгтээ айгүйх төрөхдөг шүү дээ тий. Тэгэхэд бас энэ нөгөө нэг хоёр энэ цугны энэ хавьдаа бас төрхүүл их удаан тогтцтой байдаг гэдэм байлээ. Тэгээ ер нь бол ингээд цугны одоо энэ юу лээ? Шууны одоо яг энэ хэсэгтээ бас төрөх юм бол айгүйх тийм тогтц сайтай байдаг мөн ингээд хувцсанд ч гэсэн гоё шингээд айгүй гоё өнөртдөг гэд яг хувц руу бас хүмүүс чинь байнга цацаад тийм хувц руу бас тэгтээ бас цацгаараа өнөр нь айгүй нь ялуун тэгээд ингээд хурдан гараад идэм шиг надад санагддаг. Тийм. За тэгээд өнөртөө усны талаар ярьж та бүхэний зураг бэлдсэн байгаа да зураг үзүүлэх. Өнөртөө усны тусгай тийм тэмдэглэгээ байд юм байлээ. Им тэмдэглэгээнээс шалтгаалаад одоо хизээ ямар одоо хүмүүсийн зан чанарын хувьд ажил хэрэгч хүмүүс маань яг тийм тэмдэглэгээтэй ажил хэрэгч болон тэгээд өдөр тутмын одоо өвлийн тэгээд хавар намрын болон зууны гэсэн тийм тэмдэглэгээнүүд байт юм байна. Хөвчлэн одоо бүсгүүчүүд маань болохоор өдөр тутмынх болон 100 ялангуяа зууныхыг тэгээд хавар намар гэдэг улирлын чанартай бас түрхт юм байна. Тийм тэгэхээр ер нь бол тэгэхээр улирал болгондоо өөр ус түрхэх нь их зүгээр юм шиг бас санагдаад байгаа маа. Эрэгтэйчүүдийн хувьд болохоор хөвчлэн өдөр тутмынх тэгээд өвлийнх гэж зууных өдөр тутмынх гэж ширэлдэг. Эмэгтэйчүүдээс арай бас бага юм тийм. Бас айгүй эдийн засаг тэмэлттэй юу гоо. Эрэгтэй хүмүүс ерөнхийдөө хэрэглээ ерөн багтаа байдаг шүү дээ. Эмэгтэй хүмүүс амар өндөртэй нүүрний бүтээгдэхүүнээс ахуулаад айгүй их зүйлээр хэрэглэдэг шүү дээ тий. За тэгээд эдгээр одоо энэ хугацаа тэмдэглэгээний талаар та бүхэндээ хэлж өгье. Тэгээд одоо эдгээр зорилгууд байгаа. Тийм одоо эдгээр бүтээгдэхүүнүүд маань ер нь бол ингээл хөвчлэн яг анзаараад хахад 1 жилийн хугацаатай байдаг. Яг тэгээд энэ 1 жилийн хугацаагүй яаж тэмдэглэсэн байдаг вэ талаар ингээд бид нар хаана тэр тэмдэглэгэнд байгаа юм бэ гэж хайгаад идэг штэ. Яг тэр талаар одоо яг танилцуулъя гэж бодсон юм аа. За тэгээд энэ нь болохоор G10M
тэг 6 гэж тэмдэглэсэн байгаа нь болохоор одоо тэр одоо 10 гэдэг нь болохоор оны тэмдэглэлцээ. Яг ингээд нэг гоо сайхны бараа бүтээгдэхүүнүүд хараад үзэх юм бол ингээд энэ тэмдэглэгээнүүд одоо стандарт болсон энэ тэмдэглэгээнүүд нь ер нь хаач аль тусад очсон ч гэсэн энэ тэмдэглэгээд ер нь бол байж идэг. Тэгэд 10 гэсэн нь болохоор яг он нь тэдэн он гэсэн утгыг илэрхийлээд эм гэдэг нь болохоор тухайн тэр одоо гоо сайхны бараа бүтээгдэхүүн гаргаж байгаа тэр байгууллагын тэмдэглэгээ тэр одоо энэ бүтээгдэхүүнийг эм үсгээр тэмдэглэлээ гэд тэр код нь гэсэн үг. Тэгээд 06 гэдэг нь болохоор яг сар нь болж гарч ирж байгаа энэ тэмдэглэгээ маань бол гарч ирж байгаа. Энийг бас одоо нэг сайн мэдэхгүй мэн те ингээд товчлсон болохоор те. Тэгээд ер нь бол энэ ихэвчлэн яг хараад тахад анзаараад тахад нарны тосон дээр айгүйх гарч ирдэг юм шиг санаадаа санагдсан. Нарны тос нарны тосл юм байна да. За сүүлд орж ирж байгаа хүмүүстэй одоо ямар сэдвээр ярьж байгаа юм бэ гэж бас мэдэхгүй байгаах та бүхэнд хэлж өгье. Тэгээд одоо хэрэглээний та бүхний хэрэгжилж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний хугацаа болон тэмдэглэгээний талаар та бүхэндээ хэлж өгч байна. Тэгээд тэгээд дараачихын зөвлөгөө одоо хид хидийн юм тэмдэглэгээнүүд байдаг. Одоо бид нар гоо сайхны бараа бүтээгдэхүүн авахтаа ер нь ингээд яг гоо сайхны бараа бүтээгдэхүүн авахтаа бид нар зүгээр л энэ ямар үйлчлэгээтэй вэ? Энэ юунд хэрэгтэй вэ гэж асуудаг болохоос энэний хугацаа нь хизээ үйлдвэрлэгдсэн бэ? Энэний хугацаа хизээ дуусах вэ гэж бол тэр болгон асуугаад байдаггүй юм шиг санагдсан. Тэгээд за энэ нь болохоор одоо EXP гэдэг ийм тэмдэглэгээ нь болохоор зөвхөн хэрэглэх хугацаа дуусах гэсэн утгыг илэрхийлдэг. 2019 оны 08 сарын 27-нд дууснаа гэсэн утгыг илэрхийлж байгаа. Яг энэ нь болохоор бас айгүй түлхүү байдаг тэмдэглэгээ байдаг. Энэ олон улсын аль биесны тэмдэглэгээ нь тийм ер нь бол бас ямар ч гэсэн солонгосын яг бараа бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглээд нүүрний комод авч хэрэглэхэд бол эднэр бол зоолттой байж идэг. Би бас анхандаа анзаардаггүй байсан. Тэгээ сүүлийн үед дандаа эхлээд хугацааг нь хардаг болчихсон. Тэгээ солонгост юу нэг анзаараад тахтнаа жоохон хугацаанд дуусж байгаа ч юм уу, жоохон ингээд дуусгаас нэг 6 ч юм уу 5 сар үлдсэн бүтээгдэхүүнүүдийг ингээд шууд тестрээр оруулчт юм байлээ. Тэгээ бас нэг үлдэгдэлгүйгээр гэх юм уу. Бас айгу сурталчилгангаа тэгдэм байлээ. За дараагийнх нь болохоор BE гэсэн ийм тэмдэглэгээнүүд байгаа. Энэ болохоор best before and dates гэдэг одоо тэмдэглэгээ байгаа. Энэ болохоор гоо сайхны бүтээгдэхүүнийг одоо та жишээлбэл энийг 15 оны 7 сар хүртэл ашиглавал их зүгээр шүү. Тэрнээс өмнө бол дуусгуул их зүгээр. Ягаад гэвэл яг хугацаанд нь тааруулаад дуусгах юм бол бас их учир дутагдaltaй. Ягаад тэгэхээр нөгөө нэг тагийг онгойлгосноос хойш нөгөө ням бактери ордог ямар нэгэн асуудлууд гардаг. Тийм учраас яг тэрнээс нь өмнө хэрэглээрээ тэрнээс өмнө хэрэглэхгүй бол жоохон чанар нь муудын шүү гэсэн утгаар бол иймэрхүү тэмдэглэгээ байдгийн байлээ. За үүний дараагаар болохоор бас юуны заасан тэмдэглэгээнүүд бас байгаа. За энэ нь болохоор ихэвчлэн энэ тэмдэглэгийг айгүй олон харж ирсэн байх гэж би бодож байна хүмүүсийг. Ер нь энэ тэмдэглэгийг их харж ирсэн байлгүй дээ. Тийм дахин боловсруулах гэж юу тэмдэглэдэг тийм. Би өмнө ерөөсөө энэ тэмдэглэгийг хараад энэ юу гэсэн үг юм болоо гэж гайхаад байсан. Хүмүүс нөх анзаардаггүй тийм. Ерөөсөө ингээс хардаг мөрчлөөсөө ерөөсөө энэ юу юм болоо гэж тийм анзаардгүй. За энэ нь болохоор юу вэ гэхээр энэ 6M, 12M, 14M гэсэн юм тэмдэглэгээ байдаг. Энэ нь болохоор 6 сараас өмнө хэрэглэж дуусна, 12 сараас өмнө хэрэглэж дуусна гэсэн утгатай. Тагийг онгойлгосноос хойш 6 сарын өмнө хэрэглэж дуусна гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээлбэл M12 гэсэн байвал 12 тагийг онгойлгосноос 12 сарын өмнө хэрэглэж дуусгах ёстой гэсэн байдаг. Тэгэхээр бас эднэрийн сайн харж байгаахгүй бол 6 сар юм байж тээ гэд бодоод байдаг. Тэгээд яг тэрнээс өмнө нөгөө нэг ням бактери нь ороод зарим нэг хими байцууд нь бас шууд таг нэгэнгүүт юунд хаалтагдаж эхэлдэг гэдгийгсэн. Одоо тэр хими байцууд нь нүүрэнд хэрэглээд тэр тижээлүүд нь бас устдаж эхэлдэг гэд тийм юм яригдчих байсан. Тийм. За үүний дараагаар одоо нэг тэмдэглэгээ үлдсэн байх хэвээр. Нэг тэмдэглэгээ маань үлдсэн байгаа. Яна. За анхны нэвтрүүлэг болохоор бас жоохон сандраа. Харин тийм шүү дээ.
энэ маш хэрэгтэй зүйлүүд байгаа учраас та бүхэн сайн сонсоод аваарай. За тэгээд сүүлийн нэмэлтний хадлаар хэлээд тэгээд дуугаа сонсцгоё. За энэ болохоор MFD, MFG, M гэсэн энэ тэмдэглэгээнүүд байгаа. Энэ болохоор үйлдвэрлэсэн огноо гэсэн утгыг илэрхийлэгддэг. Тэгээд түрүүний бас тайлбарласан EXF гэдэг нь болохоор дуусах хугацааг нь бас илтгэдэг. Тэгэхээр энэ нь болохоор хүмүүс харахад хамгийн төлхөө хардаг. Тэгээ харахад хамгийн ойлгомжтой байдаг. Энэ аюу ойлгомжтой тэмдэглэн тий. Хамгийн анхны тэр G10M гэсэн нь бас жоохон ойлгомжгүй. Яг юуг нь хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй байдаг. Тэгээ энэ тэмдэглэгээ бас аюу харагддаг. Тэгээд яг хүмүүстэй яг хэлэхэд хугацааг нь сайн харж иж авч байгаарай. Яг өөртөө тохирсон мөн тэ бүх юмыг яг ингээд харж авах нь их зүгээр шүү гэд. Зүгээр тэгээд бас хэрэглэхтэй ч гэсэн зөв хэрэглэх нь чухал юм байна шүү. Тэгээд хэрэглэхтэй бас өөрийнхөө одоо мейкап хийхдээ ч гэсэн өөрийнхөө мейкап хийж байгаа орчноо ч гэсэн тэрхэн байлах юм бол бактери үржих боломжгүй байх юм шүү. Тэгээд одоо гоо сайхныхаа бүтээгдэхүүнийг хэрэглэж агаад онгорхоо таглагыг нь ерөөсөө онгорхоо орхиж болохгүй. Тэгэхээр юм бол хугацаанд аим хурдан хорогдох учраас заавалчгүй таглагыг тавьж явах хэрэгтэй юм лээ. Тэгээд юу багснуудаа ч гэсэн цэвэрхэн одоо ариун газар байлгах хэрэгтэй. Ариун яг нөгөө нэг тавьдаг газараа. Тэгээд одоо байлаас нөө сүүлийн үед чинь бас нөгөө харцангуй багс цэвэрлдэг тийм шингэн савангууд маш их гараад ирчихсэн. Ер нь бол цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд маш их гараад ирчихсэн байгаа учраас бас тэн дээр бас ингээд мөнгө харамлахгүйгээр авч ивэл бас нүүрэн дээр ингээд ням бактери үржих нь бас маш их багасаж нүүрэн дээр юм гарах нь багасна гэж бодож байна. Нүдэнд ерөөсөө харагдахгүй байгаа мөрчлөөсөө ингээд цаагаар нүдний одоо харагдахгүй мэддэхгүй байгаа мөрчлөөсөө ингээд цаагаар ингээд нүүрэн дээр юм гарах ч юм уу жоохон ингээд нүүр маань эрэг сөрөг нөлөөгөө үзүүлэх хэлж байгаа штэ тэр зүйлийг бактери үүсэж байгаа тэр зүйлийг. Тэгээ зарим хүмүүс амар гоё ингээд арьсаа амар гоё хичнээн цэвэрлэж гэсэн нөгөө нэг нүүр бодож байгаа нүүднийх нь бодгон жоохон бохороо байвал тэгэл яаж одоо нүүрнээр юм гарч байгаа юм найрлахгүй байх нь шүү дээ. Тэгээд тэгээд бас маш их ойлголт ер нь бол битээрийн бас ярих ярианы сэдв бол бас дуусч байна одоо. Тэгээд та бүхэндээ бас ярилцаад асуух зүйл байвал бас асууж болно. Тэгээд өнөөдрийн юуны бас гол сайхан бүтээгдэхүүний хугацаа тэмдэглэлийн талаар өөр асуух зүйлээ бол коммент мэдлэгчсэн бас багаан ч гэсэн бас ойлголтыг өгсөн бахаа гэж найдаж байна. Яг иймэрхүү зүйлийг мэдгүйгээс болж бас их буруу бүтээгдэхүүн хадгалж авах хүмүүс ч маш их байдаг гэж боддог. Буруу хадгалдаг хүмүүс байдаг гэж боддог. Жишээ нь одоо жоохон тийм шингэн төрлийн тоснуудыг, шингэн төрлийн нүүрний тоснуудыг ингээд наранд их ойрхон тийм халуун бүлийн газар байлгахаас илүү жоохон тийм сэрүүхэн тийм харагддаггүй нар тусдаггүй газар байлгах нь их зүгээр арай тэр нарны гэрэл болохоо бас хортой нөлөө үзүүлнэ тий. Тэгээд яг тийм болохоор за тэгээд коммент авчихгүй. За маш олон хүмүүс орж ирсэн байна. Тэгээд мөнгөө маань хизээ хэлсэн бэ гэж юм. За эхлээд 30 минут болсон байна. За үзэж амжаагүй хүмүүс маань одоо лайв мань дуусны дараа лайв хадгалах болно. Тэгээд та бүхэн буцааж эргүүлээд үзээрэй. Тэгээд за дуу одоо Камертоны Монгол гоёл гэсэн дууг сонсоод эргээд уулзъя.
Чимсэн үзэгсэн бохор богонгөлнө Зүс нэгийг инээжтэйгээ ижистэй Зүршгүй төгөстөгөлтийг тэнэлнэ Орогдоцгон хүрэгээрээ заншлыг чимээ Тинч хөгөсөн эрхэмсэг гоо дорныг дуулнаа Хазрын эксэг нартай туярдаа Олдошгүй яруу бүсгүй чүдийг мэд биширье Олоо шагасан монгол гоёгоо магти Сэрвэн асарсан гэдгийг сэлхарасан ли Күнжүтэн цогцсон миний монголын гоёо Хангатасыг тавсан домог хэнцэрхэн хатаа Сахти дэдэрэн бид монголон шимнэ Саранхаа их хэмсэг ахид ертөнцийг арна Чинийг чингийдээ баялтайгаа сүлэлтэй Сэдэлийн зүрэн гүнш монголын мен гоёо Олоо шагасан монгол гоёгоо магти Сэрвэн асарсан гэдгийг сэлхарсан ли Миний монголын гоёо Анхтасыг тавтын домог хэнцэх хатаа За дуугаа сонсоод ирлээ. Бас Монгол гоё л гэд бас сайхан дуу. Энэ ойрт юусэн сонсоогүй тий. За тэгээд та бүхэн маань бас сүүлийн дууны захиалга та бүхнээс авъя хамгийн ихний комент бичсэн хүний дуу сонгох байгаа шүү. Тэгээд хип хоп болон рок дуу бол явуулж өгөх боломжгүй. Тэгээ бусад дуу болно. Одоо ер нь тэгээд яг өөрсдөө хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүний, өөрсдөө хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний хугацааг нь хараад үзээрэй. Тэгээд яг ойлгохгүй байгаа ч юм уу эсвэл яг ингээд хугацаанд харагдахгүй байгаа зүйлүүдийг ингээд асууж болно шүү. Мөн дээрэс нь бас нэг зарим бараа бүтээгдэхүүнүүд тэгдэг штэ ингээд хугацаанд бичигдээгүй байдаг. Яг хэдийн хугацаанд хэрэглэх нь тодорхойгүй мөн бас тийм бараа бүтээгдэхүүнүүдийг аль болох ер нь баг сонгоорой гэж бас хэлмээр байна. Ерөнхийдөө 6 сараас жилийн хугацаанд л ер нь хэрэглэх юм бэ шүү гэдгийг л ер нь анхаарах хэрэгтэй мэн тий. Аль болох шингэн байх тусмаа тийм тухайн одоо нүрний тосч байт юм уу юу ч байт ер нь шингэн байх тусмаа илүү хугацаанд багасаад байдаг. Яг л тийш ям бактериуд их ордог ороод идэг болохоор ер нь бол илүү хурдан хугацаанд хэрэглэж дуусгах шаардлага гардаг. Тийм шүү тий. Тэгээд та бүхэн өмнө бас одоо хүмүүсээс авсан бэлэг стилтнийхаа юмнууд одоо гоо сайхны бүтээгдэхүүний ч юм уу одоо гаргаж ирээд хугацааг нь бас хараад асуух зүйлээс одоо асуугаарай. За тэгээд манай одоо сүүлд орж ирсэн хүмүүс маань бас манай сэдвийг мэдгүй байж магадгүй. Тэгээд дахиад хэлж өгье та бүхэндээ.
та бүхний хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний одоо хугацаа болон тэмдэглэгээний талаар бид хоёр ярьж байгаа шүү. Тэгээд та бүхэн өөрсдийнхөө хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнийхээ одоо тэмдэглэгийг нь хараад тэгээд асууж болно шүү. Тэгээд сая надаас нэг хүн уугнаа надаас сая асуулаа л да. Тэгээд энэ зургийн сайн гаргацтай явуулаад өгч тгөөхгүй яг сайн харагддаггүй. Уугнаа маань минийх M12 гэсэн хэрнээ 2016 оны 1 сарын 29 гэсэн байна. Тосон дээр энэ юу гэсэн үг юм болоо гэсэн байна тий. Тийм ээ. Зургийг нь бол харж за. Charlie Brown хайрцаг тэмх гээд дууг гинөө. Тэр энэ дууг болохоор явуулах боломжгүй. Уучлаарай. За тэгээд хүмүүс минь маш олон хүмүүс минь орж ирсэн байна. Тэгээд та бүхэн асуух зүйлээ асуугаарай. Тэгээд бид хоёр сайхан ярилцъя. Тэгээд одоо яг бидний одоо өөр дуу. Одоо яг ингээд бид нар ингээд нүрээ арчилдаг шигээ бас үсээ хүн айгуу сайн арчлах хэрэгтэй. Үс нүрний арьс хоёр маш их холбоотой байдаг. Хүмүүс тэгээд ер нь нүрээ л ингээд арчлаад байгаас илүү бас ингээд үсэндээ бас айгуу их анхаарал тавих хэрэгтэй байдаг. Бид нар мөн энэ үсний арчилгааны талаар яг үсэнд яг ямар бүтээгдэхүүн тохирох мөн Солонгост яг 16 онд яг ямар бүтээгдэхүүнүүд ингэж байр эзэлсэн талаар эхний 5 байрыг бас дараа 7 хоногийн нэвтрүүлгээр бас бид нар хүргэхээр байгаа. Мөн нэмж бас асуухаар зүйл байвал бас асууж болно шүү. За тэгээд бас нөгөө нэг бие арчилгааны бүтээгдэхүүн тий. Арчилгааны бүтээгдэхүүн ч гэсэн бас тэр талаар бас яриаг байгаа шүү дээ тий. Би яг өвөл болохоор бүр илүү ингээл арьс хураашаал хэдий ингээд Солонгост бас ингээд айгуу гой чиглэг гэдэг ч гэсэн өвөл болохоор ингээд би юм амар хураашдаг. За уугна чиний явуулсан энэ одоо бүтээгдэхүүний чинь хугацаанд болохоор 12 сараас тагийн онгойлгосноос 12 сарын өмнө хэрэглэж дуусгана гэсэн тэмдэглэгээтэй юм байна. Тэгээд одоо бол наадга хэрэглээд эхэлсэн. Тэгээд одоо яг хэр удаан хэрэглэж байгаа юм бэлээ? За, Charlie Brown ямар дуу болох юм гинэ? Хип-хоп болон рок дуунаас бус дуу болно. Тэгээд 16 оны 1 сарын 29-нд үйлдвэрлэгдсэн гэж байна. Тэгэхээр одоо чинь яг бараг жил болж байгаа юм уу да? Юу лээ? Тийм штэ. Тэгээ 12 сар одоо 1 сар ярьж байгаа. Тэгээ 11 сар үйлдвэрлэгдээд 11 сар болж байгаа юм байна. Тэгэхээр бас жоохон анхаарад хурдан бас хэрэглэх нь их зүгээр юм байна да гэж харагдаж байна. Муу яг ингээд бараа бүтээгдэхүүн одоо сонгохдоо би л одоо арьсанд илүү тохирох уу гэж асуухаас өмнө хэлээд хугацаанд хизээвэ гэдэг. Нөгөө тестрүүдийн хүртэл харахтаа бас тэгээд тийм шүү дээ. Тэрнээс өв байхгүй юу тий. Хугацааг харахгүй бол бас болохгүй шүү дээ тий. Гэхдээ ерөнхийдөө бас тэр одоо тухайн гоо сайхны байгууллага маань бас хугацаанд дуусч байгаа бүтээгдэхүүн зарахгүй нь ойлгомжтой. Гэхдээ бас хугацааг харах нь чухал юм байна тий. Тийм шүү. За тэгээд та бүхэн маань Болдын сүлд гарсан дууг сонсё 2 гүрний цаана гинэ. 2 гүрний цаана гэдэг киноны дуу сонсё гинэ. За энэ дууг явуулж өгье. Болдын сүлд гарсан дуу гинэ. За тэгвэл одоо дуугаа сонсоод бүгдээрээ за ямар ч гэсэн бүгдээрээ ярилцъя гэж бодож байна. Та бүхэн идэвхтэй комент хийээрэй. Тэгээд бид хоёр бас одоо мэдгийг хүсэн зүйлээ чинь хэлж өгөө. Тэгээд бас Мишель маань нөгөө ойр үед ямар хуу шинэ жилийн уур амьсгал ороод тэгээд ямар хуу санагдаж байна тий. Ер нь бол гадаа айгуу гоё тийм ингээд гацар моцор зассан метроны буудлуудаар хүртэл ингээд гацар зассан айгуу гоё байгаад байгаа шүү. Тэгээд бас ингээд Солонгост бас монголчуудын айгуу шинэ жил болдог болцсон. Тэгээд бас тэрний нэгэнд нь орно гэж бодоод л яваад байна да. Яг тийм шүү. Айгуу олон смогч байна уу? Ер нь айгуух олон шинэ жилийн юмнууд пострууд яваад лээ тий. Тийм тэгээд бид нар одоо
Ямар одоо тэгээ хүмүүс маань бас шинэ жил маань 19 сар маань бараг сүүл болж байна. Бараг дууслаа тий. Бараг дуусч байна тий. Нэг жилийн дотор юу хийж бүтээв гэд бас тэргээ бодоод мэдээж бас 17 он гараад бас маш гоё бүтээгдэхүүнүүд гарч ирнэ. Тэрний талаар бас цаг алдалгүй мэдээлэл хүргэе гэж бас бид нар бодож байгаа яг. Тийм шүү тий. 2010 хүмүүс маань бас тэгж байгаа 2016 он маань маш зарим хүмүүсийн хувьд маш сайхан өнгөрч зарим хүмүүсийн жоохон дундуур байсан ч гэж магадгүй. Тэгээд 2017 онд маш сайхан амжилт бүтээлээр дүүрэн бас та бүхэн маань бас том төлөвлөгөөний зорилгоодыг тавиад тэгээд мөрөөдөлтөд хүрээсэй гэж хүсэж байна. Тэгээд тийм шүү. Мишель маань тийм одоо төлөвлөгөө ер нь хөтөлбөрөө би ер нь бол 17 онд маш их зүйл төлөвлөж гисэн байгаа. Хамгийн ихний ээлжний төлөвлөгөө маань гэх юм бол сургуулаа магистрт авах төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн том төлөвлөгөө юм тий. Яг тийм төлөвлөгөөтэй яваа. За энэ хулган гээд нэг хүний явуулсан юу вэ? Зурганы байна. Наад энэ бүтээгдэхүүн болохоор 16 оны 2 сард үйлдвэрлэгдсэн юм байна. Тэгэд яг авснаас хойш 8 сарын хугацаантай юм байна. Хэрэглэж тэрнээс өмнө хэрэглэж дуусгах ёстой гэсэн тийм тэмдэглэлтэй байна шүү. Сая одоо өнгөрсөн нэгд өдөр нэг аюу сайхан мэдээ манай монголчууд маань сонссон тий. Дэлхийн мисс манай баяр цэцэг маань 11-т орсон. Тэгэхэд амар гоё тийм омгсон мэдрэмж төрж ирсэн шүү дээ. Миний хувьд би яг тэр үед тэнд байгаа юм шиг тийм гадаадд байгаа хүн бас илүү ингээд нэг эх орноо ингээд дуудуулахаар амар баярлалаа. Монгол гэдэг нэрийг дуудуулна гэдэг чинь амар гайхамшигтай зүйл. Би ч одоо ангийнхаа хүүхдүүдийн бүх утсан дээр нь монголч бай солонгосч хамаагүй ингээл бүгднгийнх нь утсыг авч байгаа л би газ нэг юм татааtii гэж татаал буцаж лайк даарч хастгаал тэгэл яваадсан даа. Тэр зүйлийг харахтаа бас хүн болгоно тийм гэж комент бичижсэн тий. Монголчууд маань нэг зүйлээр ч гэсэн нэгдэж чадчихжин шүү гэдэл айгүй гоё комментүүд одоо фэйсбүүкээр дүүрэн байсан. Бас маш их байсан нэгдэж айгүй хүчрхэг айгүй боловсрал мэдлэгтэй мундаг бүсгүй байсан. Тодорсон тэгээд за энэ мэдээлэл маань бас маш за одоо ер нь бол битэрийн яс цаг маань дуусаж байна. Лайвыг маань цаг маань дуусаж байна. Та бүхэн маань асуух зүйлээ асуугаарай. Тэгээд бас та бүхэндээ бас алдартай одоо кино жүжигч одоодын хэлсэн маш гайхамшигтай өгөөдийг гоо сайхны тал дээр маш гайхамшигтай өгөөдийг хэлж өгнө. Ер нь бас манай нэвтрүүлгийн ураач гэсэн байгаа тий. Тэгээд яг дуусгаас өмнө бид нараас нэвтрүүлгийнхаа урайг хэлж яг энэхүү нэвтрүүлгээрээ юуг хүмүүст илүү ойлгуулахыг хүссэн бэ гэдгээ бас хэлмээр санагдаж байна. За уучлаарай энэ болдын 2-3-ний цаана гэсэн дуу сонсох боломжгүй болчлоо. Дараагийнхаа дуу байхгүй юм биш шүү. Тэгээ дараагийнхаа дуу хайгаад олсонгүй. Энэ дээр тийм үзэсгэлэнт минь гээд нэг блогсорын тэгээ хайрлан гэдэг тоглоом биш гэдэг дууг захиалсан байна тий. Биш дараагийнх нь лавгагийн үзэсгэлэнт минь гэж захиалсан байгаа юм байна шүү. Бэлдэрч анцсан маань. За энэ дууг яг байна уугүй юу бид нараас хайх юм. Тэгээ та бүхэндээ яа тэгээ за түрүүний өдөр жоохон сандраад байлаа. Анхны нэвтрүүлэг бол сандраад гэдэг. Би бүр тийм байдгийн байна. Ер нь одоо ер нь гоо сайхны баруун бүтээгдэхүүнүүдээ хаанаас авдаг вэ? Би хөвчлэн Тони Модлын эсвэл аюу Тони Модлын гоо сайхны бүтээгдэхүүн илүү миний ярьсанд илүү тохирдог. Тэгээд сүүлийн үйлч ер нь гоё тий.
Мишель маань ямар гоо сарны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? Эхэндээ скин фуд хэрэглэдэг байжгаад яг удаан хэрэглээд үзэхээр ер нь бас жоохон тохирохгүй шинжтэй болоод сүүлийн үед маш хурдцтайгаар өөр гоо сайхны бараанууд ингээд ордны тоос крем пудр гэдэг бүгдийг өөр төрлөөр хайж үзэж байгаа. Тэгээд дэлгүүрт ороод би бараг ингээд миний хобби гэх юм уу та. Гоо сайхны дэлгүүр бараг хэсэг туртай нэг орох юм бол бараг цаг болдог. Тэгэл түүнээс ингээд бараа бүтгэдэг. Зүгээр мөнгөгүй ч гэсэн ороод би үзэх дуртай. Шинэ юм юу гарч энийг хэрглэж үзэхээр ямар үр нөлөөтэй байдгийг гэдгийг маш их хардаг болсон. Эмэгтэй хүмүүсийн хувьд бол тэр яг хобби юм шиг санагддаг шээ. Зүгээр л гоо сайхны дэлгүүрийн хажуугаар ингээд өнгөрөхдөө бүр гарахгүй байна гэж ерөөсөө байхгүй. Оронгоотаа зүгээр л бас уруулаа будаад хажуугаар өнгөрсөн шигээл тэгээл явж идэг. Тийм шүү. Хамгийн гоё орох туртай дэлгүүр гэх юм уу та тий. За тэгээд За бид нэр ер нь бол бидний манай захиалга дууны захиалга авсан байгаа. Тэгээ дууга лавгаал үзэсгэлэн минь гээд дууг бас сонсох боломжтой байна. Сонсгоё. Тэгээд буцаад эргээд холбогдъё. Чамдэрний насгарах гэ одод түгчээ үзэсгэлэнт минь чамайг минь ширдэх гэ сарнга мандчээ үзэсгэлэнт минь халуун шивнэг минь сонсох гэ сайлих намдчээ хан хариг минь гоёх гэ цэцгэс дэлгэрчээ Бүхэх сүдэргүй байкэ тэнгэр цэлэнчээ үзэсгэлэнт минь Baby дахад дагмин бодхон нүччээ үзэсгэлэнт минь Халуун шивнэг минь сонсох гэ сайлих намдчээ хан хариг минь гоёх гэ Цэцгэс дэлгэрчээ Алтан шаргуулны тарихтаа Дэлхийн багтчээ Ац жаргалы хатуулхтоо Хоёулаа багтчээ Алтан шаргуулны тарихтаа Дэлхийн багтчээ Жаргалы хатуулхтоо хоёулаа багтчээ Үнсэлцэж байгааг минь харах гээд уус бүхийч үзэсгэлэнт минь Үнэн шавхыг минь үзэхэд ус мөрөн сүрдэж үзэсгэлэнт минь Халуун шивнэг минь сонсох гээд сайлих намдчээ Хан хариг минь гоёх гээд цэцгэс дэлгэрчээ Алтан шаргуулны тарихтаа дэлхийн багтчээ Ац жаргалы хатуулхтоо хоёулаа багтчээ Алтан шаргуулны тарихтаа дэлхийн багтчээ Ац жаргалы хатуулхтоо хоёулаа багтчээ хатуулхтоо
За Маш гоё дуу явлаа. Би бас энэ дуунд бас айгуу дуртай. Ингээд айгуу гоё дуу тий. Би бас энэ дуунд айгуу дуртай. За Ер нь битээрийн бас нэвтрүүлэг өндөрлөх цаг болсон байна. Гэхдээ Audrey Hepburn гэдэг алдартай жүжигчний маань хэлсэн үгийг хэлээд тэгээд ярилцаа. Тийм ер нь бол бид нар бас яг ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөл болгоно гэж алдартай хүмүүсийн бас ингээд үгийг ингээд хүмүүст хүргэж бас өөрсдийнхээ бас урайг хэлдэг байгаа. Тэгээд ерөнхийдөө манай нэвтрүүлэг маань ерөнхийдөө гадаад гоо сайхан гэлтгүү дотоод гоо сайхныг ч гэсэн бид нар бас мессеж өгөхийг хүсдэг байгаа. Тэгээ тийм болохоор та бүхэндээ одоо алдарт жүжигчин Audrey Hepburn-гийн хэлсэн үгний талаар та бүхэндээ хэлж өгье. Тэгээд сайхан уруултай байхыг хүсвэл сайн сайхан үгс хэлээ гэсэн мэн. Тэгээ бас гой нүдтэй байхыг хүсвэл хүмүүсийн сайн сайхныг олж хараарэ. За тэгээд төгс галбартай байхыг хүсвэл өлсөж сангаж яваа хүмүүс хоолоор хуваалцаа гэсэн сайхан үг байна. Сайхан үг хэлжээ. Тийм шүү дээ. Тийм. Ихчнээ гой сайхан гаднаа яваад идэг тэгээд бусдаа хуваалцах чаддггүй бол ерөөсөө тэр зүйлчин үнэхээр жинхэнэ гой зүслэн биш юм аа тий. Хүн эмэгтэй хүн гаднаасаа ч тэр сэтгэлээсээ ч тэр айгуу гоё гэрэлдэж явах хэрэгтэй гэж бас боддог. Тэгээд хүн сайн хандаа сайн зүйл хийхэд бас гөх зүг сандаг. Тийм шүү. Тэгээд хичнээн гоё галбартай гоё хамаг юм ингээл гоё аваал яваад идэг дотор зүрх сэтгэл нь муухай байвал ямар онцгүй байдэн. Тийм болохоор дотор талаасаа ч гэсэн гадна талаасаа ч гэсэн үнэхээр үзэсгэлэнтэй байгаарай. Бас эмэгтэй хүн гэлтгөө эрэгтэй хүмүүс ч гэсэн тийм байж болно шүү дээ. Тийм шүү. Үзэсгэлэнтэй эрэгтэй гэж жоохон зөхгүй ч гэсэн дотоод сэтгэл нь сайхан нүдэнд дулаахан залуу гэж айгүй хэлдэг шүү дээ. Тийм хэлдэг. За тийм. Тэгээд одоо манай нэвтрүүлгийн өрөө бол тэгээд жинхэнэ гоо үзэсгэлэн зүрх сэтгэлээс үүдэлтэй гэж бас бид нэр энэ өрөөг бас айгүй хэлэх дуртай. Тэгээд хамгийн сүүлийн сонсъё гэсэн дуугаа одоо хүргэе. Болдын хайлан гэдэг тоглоом шээ гэсэн дуу. Сайхан уран бүтээлээр нэвтрүүлгээд дуусгая. Баярлалаа. За баярлалаа. Та дараа 7 хоногийн 5 дахь өдөр уулзъя. Баяртай. Заруулагчины нулимсийг чинь би усангүй ганган чамин үгсээр сэтгэлийг чинь би хураагүй хиннийг мартахын тулд намайг битгий сонгож хэсэгэн зур дуулахын төлөө битгий шаналгаа Дурлал зүрхэнд чинь ирсэн цагт дутуухан битгий хайрлаарай хамгийн сүлжин борондч хайрын цэцэг дэлгэрдэг юм шүү Дурлал зүрхэнд чинь ирсэн цагт дутуухан битгий хайрлаарай хамгийн сүлжин борондч хайрын цэцэг дэлгэрдэг юм Ятсан чиний жаргалыг чинь би аваагүй илүү сайхныг хүлээсэн хүслийг чинь би буруудгаагүй хиннийг мартахын тулд намайг битгий сонгож хэсэгэн зур дуулахын төлөө зүрхийг минь битгий
Дурлал зүрхэнд чинь ирсэн цагт дутуухан битгий хайрлаарай хамгийн сүрчин бороондч хайрын цэцэг дэлгэрдэг юм шүү. Дурлал зүрхэнд чинь ирсэн цагт дутуухан битгий хайрлаарай хамгийн сүрчин бороондч хайрын цэцэг дэлгэрдэг юм шүү. Хайрлан гэдэг тоглоом биш, хагцсан гэдэг мөрөөдөл биш. Харанхуй бүүдгэр үчээр хайсан хайр чамаас хол байгаа.